Эмнэлгийн хамт олон болон баяр Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газраас үзүүлж байгаа буцалтгүй тусламж гадаадад сайн дурын ажилтан томилох төслийн хүрээнд Ховд аймаг дахь бүсийн онцлогын эмчилгээний төвд анхны эрүүл мэндийн баг, хоол судлаач ангаах ухааны магистр Пак Хэрэм, нийгмийн эрүүл мэндийн ажилтан Ча Жуна нарын сайн дурын ажилтныг хүлээн авч хамтран ажиллан эмнэлгийн тусламж үйлчилгээний аюулгүй байдал, эмнэлгийн орчин сайжруулах төслийг хэрэгжүүлэн өнөөдөр нээлттэй хийлээ. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвийн мэс засал төрх эмэгтэйчүүд эмчилгээний хоолны тасгуудад дээрх төслийг хэрэгжүүлж тусламж үйлчилгээний аюулгүй байдал, эмнэлгийн орчныг сайжруулсан байна. За өнөөдөр манай мэс засын засаг гал тооны тасгуудыг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангах, засвар үйлчлэгээ хийх энэ сайхан төслийг бас үйл ажиллагааг нь эхлүүлж хэрэгжүүлээд үр дүнгийн өнөөдөр та бүхэндээ танилцуулж байна. Үнэхээр бүсийн онцлогын эмчилгээний төвийн орчин нөхцөлийг сайжруулах, үүшвэрт аюул тухтай орчин бий болгох бол манай хамтын ажиллагаа төсөл хөтөлбөрийн байгууллагууд дэмжлэг туслахыг байнга үзүүлж ирдэг. Эмнэлгийн гал тооны тоног төхөөрөмжүүд за мөн амарч газрын болон мэсцлийн засгийн хагалгааны орчин сайжруулах, аюулгүй байдлыг өгүүлжтүүлэгчтэй аюулгүй байдлыг хангах зорилгоор автомат гар угаалгын машинууд гэх мэтчлэн нийт 51 нэр төрлийн 217 шиг тоног төхөөрөмжийг нийт өртөг нь бол 71 сая төгрөг койкогоос манай байгууллагаас бол 10.4 сая ингээ нийт 85.6 сая төгрөгийн төслийн санхүүжилт хөрөнгө оруулалт хийгдэж энийг хүлээн авч байгаадаа маш их баяртай байна. Бүгд найрамдах Солонгос улсын койко олон улсын байгууллагатай бүсийн онцлогын эмчилгээний төв нь 2008 оноос эхлэн хамтран ажилласан. Тухайлбал 2008-аас 2010 онд сайн дурын ажилтан Ким тус төвд 2 жил үр бүтээлтэй ажиллаж улмаар 26 сая төгрөгийн өртөг бүхий сургалтын танхим, эмнэлгийн бусад хэрэгслээр хангах төсөл хэрэгжүүлсэн бол 2016 онд койкогийн анхны эрүүл мэндийн багаар ажиллаж сайн дурын гишүүдийг хүлээн авч хамтран ажилласны үр дүнд эмнэлгийн тусламж үйлчилгээний аюулгүй байдал, эмнэлгийн орчин сайжруулах төслийг хэрэгжүүлэн инхүү хүлээн авлаа. Төслийн хүрээнд бүсийн онцлогын эмчилгээний төвийн мэс засал төрх тасаг, эмчилгээний хоолны тасгуудын орчин нөхцөл хуучнаасаа илүү шинжлэгдэж чадсныг хэлж байна. Нэг талаараа бол энэ өвчтний аюулгүй байдал, цэвэр орчин, ая тухтай байдал, нөхцөл байдлыг үүсгэх энэ чиглэлд бол тодорхой их дэвшил болсон байгаа. Жишээ нь энэ цонхны хөшиг бид нэг даав хөшгөөр хийдэг байсныг энийг шууд ийм хөшгөөр сольж өгсөн. Шалны хулдаас энэ мэслийн хагалгааны блокийн шалны хулдаасыг нян үрждгүү тийм хулдаас авчиж дэвшилсэн байгаа. Агаар цэвэршүүлэгчгээ тэн дээр үндсэндээ хоёр өрөөнд нүүдний гар угаад өрөө тэр хоёрт үндсэндээ агаар цэвэршүүлэгчгээд энэ орчны агарыг цэвэрлээд ням бактерийг устгадаг тийм агаар цэвэршүүлэгч хоёрыг авчиж өгсөн байгаа. Манай энэ хагалгааны блокийн хагалгааны өрөөнд их хүүтэн байсан учраас энэ ийм хоёр янзын тэн авчирч байрлуулсан байгаа. Үүдэн дээр эмч эмнэлгийн ажилч хагалгаанд орохдоо гар угаад жижиг ууртар байсныг сольж бүр том мэдрэгчтэй том уураар тавьсан. Энэ хамгийн гол дотроо полиуртай учраас энэ халаалт байхгүй ч гэсэн дандаа бүлээн усаар халуун усаар гараа угаах боломжтой болж байгаа. Иймэрхүү юмнуудыг яс энэ хаалганы өрөөний цонхнуудыг вакуум болгож өгсөн гээд орчин нөхцөлийг маш их ая тухтай болгож өгсөн өөрчлөлөгчд аюулгүй орчин бүрдүүлэх тал дээр янз бүрийн халдвараас хамгаалах улс сэргийлэх энэ үйл ажиллагааг төслөөр нэмждэг бас бид их баяртай байна. Энэ удаад зөвхөн 3 тасгийн орчныг сайжруулжээ. Цаашдаа койко олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлбэл бүх тасгуудын орчныг сайжруулах боломж байж болох юм а. Юутаж койко олон улсын байгууллагын мэрэгсэн чадварлаг сайн дурын ажилчид орон нутагт ажилласнаар бүсийн онцлогын эмчилгээний төвийн эмч мэрэгчлэтнүүдийн хувьд харилцан суралцаж хамтран ажиллах нэг боломж бүрдснээс гадна 3 тасгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний аюулгүй байдал, эмнэлгийн орчин сайжирч чадлаа.